Зэвсэг төвчний төрөл мэргэжлийн цэргийн байлдааны буудлагатай тусгай тактикийн хээрийн сургууль өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөө. Зэвсэг төвчний тавталгай сургалтын төвд болсон уг байлдааны буудлагатай тусгай тактикийн хээрийн сургууль нь зэвсэг төвчний 2024-өөс 2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу зохион байгуулагддаг уламжлалт юм а. Зэвсэг төвчний 27 анги салбар нэгтгэлийн 1200 орчим албаагчд болон хугацаа цэргийн албаагчдын төлөөлөл тусгай тактиктэй хээрийн сургалтанд оролцлоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус байлдааны буудлагатай тусгай тактикийн хээрийн сургалтыг энэ жил зэвсэг төвчний анги салбар нэгтгэлүүдийг нэгтгэсэн хэлбэрээр оролцуулж зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ дэлхийн нийтээр бас ээдрээтэй эрсдэлтэй энэ цаг үед бас ороо усгах цаг үед бас илж амьдарч байгаа. Тийм болохоор бид улс орноо батлан хамгаалахад бас эр зэргийн албаагч, за ялангуяа одоо манай хугацаа зэргийн албаагч нар бол байнгын одоо биш учраас ингээд жил албаагаа явуулах учраас энэ хүмүүсээс дадлагдуулах, бэлтгэх, сургах ийм шаардлага бол зүйээс тавигддаг. Энэ одоо бэлтгэх сургалтыг одоо дадлагчид эх орноо батлан хамгаалах одоо төв чадвартай байхад одоо ихээр маш онцгой ач холбогдолтой сургууль. Тактикийн хээрийн сургууль маань сургалтын дээд хэлбэр байдаг. Үндсэндээ бол байлдааны ажиллагаанд хамгийн ойртуулсан хэлбэрээр ингэж одоо эсрэг талтай тийм ээ цагийн байдлуудыг үүсгэж, цээлүүдийг босгож, байг босгож энд одоо үр гүйцэтгэдэг байгаа. Тэгэхээр зэрэг энд одоо сургагдсан анги салбар дээрээ ондын сургалтандаа хамрагдаад хүн нүгрийн сургалтандаа тасаг салаа салбарынхаа чигдэрэлтэнд ороод сургагдсан бүрэлдэхүүн энд ирж сургалтанд хамрагдж байгаа. Энэхүү сургалтын төрөл мэргэжлийн цэргийн харилцаа ажиллагааг сайжруулах, удирдлагын шуурхай ажиллагааг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой сургуулиа гэдгийг салбарын сайд онцоллоо. Эх орны өнцөг булан бүрээс татагдан ирсэн хугацаа цэргийн албаагчид энэ сургуулийн үеэр өөрийн болон тусгай мэргэжлийн зэвсэглэл техниктэй танилцж, мэдлэгийн хүрээгээ тэлсэн сургалт дадлага болж байгааг хэллээ.